За манай хоёр нэж ирсэн. Сайн байцгаана уу? Welcome to Germany, Heidelberg. Сайн уу сташ? Сайн уу? Сайн уу? Видео яриараа магтар. Яг ярихгүй. Okay. За энд юу вэ? Харъя. Let's see what we have here. Wow. Wow, I'm so excited. Хоёр найзыг. Yeah. Хоёр найзгаа нэрээ энэ холоос нэрээс та. Баах юм чирүүлээд. This is the base, eh? Yeah. Wow, interesting. За нэнди юм Wow. Miniature. Miniature. Yeah. With a butterfly. Yeah. Miniature is born. So you have the screw underneath. Yeah. За хөшөөгөө ямар ч угсарчлаа. Ийм хөрх хараад жижиггээ. Ирвий хэдэ. Зэстэн бараг нэг цаг юм болов яа. Нэг жижиг ширүүп хийх гэж тий. За явж тоглолт үзнэ бидэд. Let's go. Хиний тоглолтыг үзгөө. Таашаа. Яа тоглолт үзгөө. Сэг. Зя бидэнд Хийж найз минь ирээд. За амар байна уу? За найзтайгаа Германд уулзсан байна. Тэгсэн байна. Хаа холын Парисын иргэн манад ирсэн байх шүү Германд. Heidelberg ирсэн байна. Азалч Heidelberg манай ажиллаж байгаа цирк манай юм хоёр хоорондоо ойрхон байж таараад. Тэгээд энэ өвлөө Christmas-ийн үеэр хоёр өөр цирктэй ингээд ажиллаж таарч байна. Гэтэ нэг хоёр цирк нэг бараг 30 минутын цайтай хоорондоо. Тийм ойрхон тий. Энэ нөгөө бас Германч одоо хичнээн хоттой юм дээ. Яг тэрийг сайн мэдэхгүй байна. Тэгэхдээ миний зүгээр сонссноор үнэн ч үж магадгүй худлаа ч үж магадгүй. Зөвхөн Крисмсийн үед бол 300 гаруй өвлийн цирк нээгддэг гэж байгаа. Тэгэхээр ямар амар вэ тий? Олон төрөл байгаа. Тэгэхээр чи ямар амар том бизнес, ямар амар том одоо энэ Крисмс гэдэг зүйлийг 100 сар гэдэг зүйлийг ямар өндөрт одоо хүлээж авч үздэг вэ гэж одоо германчууд одоо харагдаж байгаа л да. Айгуу чухалчилж авч үздэг тий. Гэр бүлийн баяр тийм ээ. Family баяр болчихдээ. Тэгээд тэр үе нь болохоор одоо бид нар циркчдийн хамгийн их ажилтай. За нөгөө талаараа жоохон орлоготой тийм ээ тий. Энэ тэндээс олон улсын жүжигчид ирж Германд тоглолт хийдэг энэ үеэр. Тий. Тэгэхээр яг тийм бидний бас нэг high season болчдөг. Тэгээ яг тэр зарчмаараа жил болгон Европт ирэн за тэгээ найзтайгаа орог жил болгон тааралдаж байна дөө. Тийм үйл болгон. Тийм үйл болгон тий. Амар уламжлалт. Тий, уламжлалт тий. Тэгээ хийж найз нь гэр бүлтэйгээ Парист амьдардаг. Би чинь заримдаа одоо Европт явж байгаа. За яах вэ гингүүтээ шууд эднийд яваад очичихна. Сайхан өнгөө хонж манаад ирээсээ сайхан явж идэг. Тийм гоё найзууд. Манай ээжний нөхөр урд машин бариа явж байна. Тэгээ циркийн машинтай бид нар сигарет хийлж байна. Одоо нөгөө манай юмд очрыг оруулж тоглолт үзэхдээ манай ах гэж танилцуулаарай. За тэгээд хин нэлээ уртай харагдаж байна. Хин битэрийн нөө? Тий. Сэрий битэрийн нөө? Бит хоёрын. Битэрийн нөө. За комент үлдээгээрэй. Хоорондоо төстэй байна. Комент үлдээгээрэй. За тэгээ одоо манхан явж найзынхаа цирк тоглолтыг үзэж чинь. За тэр хаваар сайхан сурвалжлага хийгээд бас нэг өвлийн циркийн амьдрал хаагаараа ямар харагдаж байна. Бас ямар шиг харагдаж байна. Backstage tour гэдэг хэдүүлээ явнаа үзнэ шүү сонирхолтой тий. Тэгээ өөрөө өөрийнхөө цирклээ явж тоглолтооийнэ. За очиод уулзалтъя. За ди backstage энэ байна. Backstage. Бүжигтэй хоо тий. Яа гоё. Аргагүй харин яг бүжигчтэй л юу харагдаад байна л та. Гоё шүү дээ. Вау. Bonjour. Манай хот хоёрын тийм ээ. Okay. Ишээ цирк байгаа. You're bringing your monk to Benedict in your stage. Yeah. Monk гэдэг чи одоо лам гэсэн үг.
I'm the monk from Mongolia. Yeah. You're a Buddhist monk? No, I'm not monk. You're not a monk. I'm not a monk. I'm an artist. Artist, okay. I'm an artist. Yeah. Okay. I thought he's gonna make Some pray and stuff. Some You can do ritual. that anyway. It doesn't matter. I mean, yeah. Mark because he's the big artist and I'm so glad that he's here. You will. I'm visiting. Yeah. Okay. I'm visiting. Okay. Yeah. Welcome. Thank you so much. Welcome. You're so nice. Зуус сарын мод тийм ээ. Зэрэг сайхан хүлээж авлаа. Урд нь нэг анзаардгүй байсан. Энийг одоо тоглолт болгон дээр юм анзаарах юм аа. Тоглолт болгон дээр нэг юм сурж авах юм. Жишээлбэл өнөөдөр одоо хувцсны одоо жишээл би нэг юм хоёр өөр өндтэй. Нэг урдуур энэ бол ингээ баллистикгүй хувц байна. Нөгөө хувц маань болохоор арай сүүлд хийгдсэн хувц. Энэ хамгийн анх хийлгэжсэн хувц. Нөгөө хувц маань болохоор нэлээ хинэ баллистиктэй болохоор айгуу гоё. Сандлаас доош буухаар айгуу гоё хулгадаг. Дэнтэд уусан чинь доош ингээ буулж буусаж гацааж. Тэгээ яг ингээ буужсэн юм чи гацангууд яаж нэг ингэ сандал ингэж байгаа байхгүй. Гүт ингээд явж байгаа хүч чиг гин цогсгор чи энийг татж байгаа хэвчээ те. Ингээд татна. Тэгэхээр ингэнгүүт сандал ингээл буцаж байгаа. Тэгэхээр энийг яг гар дээр тэнцвэр биш ч гэсэн нэг юм жижигхэн хөдөлгөөн гэдэг юм уу гаралт буулт дээр одоо бас энэ нөгөө сандлын тэнцвэр чинь өөр алдаа гарах магадлал өндөртэй. Тэгэхээр одоо юу гэдэг бүх одоо 9 минут 30 секундын хугацаанд бол өстой 100% анхаарлаа төвлөрүүлж явах хэрэгтэй болдог. Тэгээд энэний бас нэг өнөөдөр бас сорилттой нэг өдөр байлаа. Өдөр бүрийн юм сурчин да. Шоуныхаа дараах кондишнинг гэдэг юм уу? Тоглосны дараа хийдэг дасгалаа. Хийнэ. Номер тоглонгуудаа араас нь ерөнхийдөө бас кондишнинг дасгал гэдэг нь одоо бие хүчийг хадгалах гэдэг юм уу? Кондишнинг дасгал хийгээ дээрээс нөгөө кул даун дасгал юм. Тэр нь болохоор ерөнхийдөө бие хүчийг хадгалах дараа 7 хоног дараа сарын тоглолтыг илүү хүчтэй адилхан формтойгоор илүү хөнгөн явахд тусалдаг гэж болно. Яг тэр одоо нөгөө тоглолтын араас гарч ядарсан байгаа. Кондишнинг гэдэг бол өөрөө айгүй тэсвэрийн дасгалууд юм гэх юм уу? Өнөөдөр маш хөнгөн цогцолтой нэ 7 хоногийн сүүл байгаа учраас
me how was your pain? Stretching pain. Amazing. I feel amazing. You see, very happy. Happy, you know how you say. Now I can sleep well. No, I mean just you're taking the pain very happy, so which is very good, you know. Because most people where I work with students, they're taking the pain as the suffer, you know. No, you breathe and you relax and you feel better. Better. Your muscles becomes Stretched. stretch. Easy. Easy. За дахиад 3 раунд яваад тэгээд сонголт тэгээд ерөнхийдөө тоглолтын дараа нэг цагийн бэлтгэл хийгээд тэгээд амардаг. Манай одоо backstage бэлтгэл хийдэг. Халалт хийдэг өрөө. Ерөөсөө л энэ жижиг. Тэгээд ингээ 3 мат дэвсэл ерөн жоохон ингээ зайг үлчиж уус. Бүгд энэ орч манай бүжигчид, жүжигчид бүгдээрээ орно гарна. Backstage ийшээ гарна. Энд рүү болохоор еврого гарчин. Тэгэхээр энэ маш олон нөгөө гарах орох зүйлүүд их болдог учраас энэ ч хөдөлгөөн ихтэй байна. Дараагийн халалт эхэллээ. Вау. За 3 хоног амарнаа. Өнөөдөр сайхан тоглолоо. Зэрэг сайхан байлаа. Тоглохоос өмнө бас одоо тархиндах бодлоо зэгцэнэ гэдэг бол их сайхан тоглох юм бас нэг үнц. Тэгэхгүй яг гарахаас өмнө маш их бодооч тийм үү. Тархи маань өөрөө амарч чадахгүй, юмдаа төвлөрч чадахгүй тоглох бол бас жоо хэцүү байдаг. Төвлөрөл нь илүү төвхтэй. Яг гоё одоо ажилдаа сайн 100 төвлөрөхөд хэцүү. Бие өдөртөхөд бас хэцүү байдаг. Тэгээ сая бол сайхан төвлөрлөө. 3 24 25 амарна. За энэ 3-4 юу хийх вэ гэхээр за миний төлөвлөгөөр маргааш бол Stuttgart явж strongman тулгаатайгаа уулзна. За ярилцлага бас хийх гэж бодож байна. Сүүлд тулгаа битүүл чинь 22 онд Испанд суулж ирсэн. Тэгээ тулгаа маань Монгол улсын гавь жүжигчин бас Генсейг ол рекордыг эвдсэн. Маш олон улсын одоо авиаслаг Америкчууд гэх мэтчлэн маш олон тим шоунуудад орж бас дэлхийд нэлээд сайн нэгдсэн тим жүжигчин байгаа. Чи сурвалжилж та бүхэнтэй танилцуулах болно. За тэгээд дулгаанастай утгагүй болцъя. За Штутгартад буух гэж байна. Нөө дээлтэй явж болохоор энэ улсууд бас их л гайхаж хараадах шиг байна. Энэ тэгээд энэ том шавтай болохоор дотор нь ингээд нэг контейнер оруулаад хувцсны өөрөө игээ шийдчихэд энэ тэгээд тий 120 мянган хүн ивж үтсэн гинэ 28 мянган хүн Monte Carlo gold medal. I watched his video. Одоо хөгжүүлмөр байгаа номер л байна да энэ тест. За эдний алдартай sausage авч идэж байна. Yeah. How are you? Good to see you. Good to see you too. Korea is the Famous team, yes. Now it's very famous in Asia. Хоёр сарын хугацаанд 60 1 сарын хугацаанд 1 сарын хугацаанд 60 тоглолт.